Нийтлэл Чухнагийн оргилмаагийн нэг нийтлэл анхаарал татлаа. Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийг гадаадын банкны барьцаанд тавьж улс орныг өрөнд унгасан хүмүүсийн балаг зөвхөн тэр арбитрийн шүүхэлтүүл болсон олон сая доллараар тогтохгүй юм байна. За энд ийхүү бичсэн байна. Товчхон уншаад өгчихье. 2009-оос 2010 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэл Монголын зах зээл дээр 1 литр дизель түлшийг жижиглэнгийн үнээр 1300 төгрөгөөр худалдаалж байсан байна. Харин Justin Батгуугаас лойрчин төмөр замтаа гэрээ байгуулахдаа 1713 төгрөгөөр нийлүүлэхээр болжээ. Зөрүүн литр тутамд 413 төгрөг, дээр нь тухайн үеийн зах зээлийн ханш болох 1300 төгрөгөөс унах хашиг бас нэмэгднэгдийг тооцоорой. За ийхүү яг энэ өндөр үнээр нийт 70 мянган тонн дизель түлшийг 1713 төгрөгөөр зарснаар тэр үеийн ханшаар 29 тэрбум төгрөг унгааж баяжжээ. Энийг шахаа гэхгүй бол өөр юуг шахаа гэх юм бэ? Тухайн үе долларын төгрөгтэй харьцах ханш 2000 хүрээгүй байсан байж таарна та. За зүгээр таймлаад 1500-аар бодоод үзэхэд 19 сая 333 мянга. За бараг 20 сая доллар завшсан байх нь. Дээрээс нь стандарт банкны нэхэмжилж байгаа 51 сая доллар. Багаар бодоход 70 сая доллараар улсыг хохироож. Энэ хүүгээрээ отхон нэмрэл гэж хүнийг төмөр замын дарга байхад хийсэн гэж байгаа юм. Харин энэ үед Монгол улсын ерөнхий сайдаар Санжийн баяр ажиллаж байсныг анхаарахгүй үлдээж болохгүй. Тухайн үед стандарт банкнд баталгаа болгож гарын үсэг зурсан хэрэгт орооцолдоод байгаа Санжийн баярын үед ийм том лойр шахаа явж байсныг та бүхэн бодоод нэг үз. Justin Батгуу дангаараа ийм том лойр хийж гинэ гэдэг юу бол санаж байгаагаар бол сугардаггүй сугар гэж хүн энэ үед Япон улсын нийслэл Токио хотын Адачи дүүргийн шинжээний хороололд орон сууц худалдаж авсан. Санжийн баяр 2010 онд Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод 1 сая 290 мянган доллараар, 2011 онд 635 мянган доллараар, мөн тэр ондоо 895 мянган доллароос тус хаусууд худалдан авсан байдаг. Үүнээс цааш улам бүр баян тансаг болж 2013 онд 3 сая 853 мянган доллараар 6 дахь хаусаа, 3 сая 500 мянган доллараар 7 дахь хаусаа тус Америкт худалдан авсан байдгийг юу гүгүүлж байна вэ? За ямар ч байсан Санжийн баярыг эрх барьж байхад гэрээлэгдсэн Монголын төмөр зам дизель түлш шахснаар унгасан 20 орчим сая долларын сураг ийхүү тодорч байна. Түүнээс хойш сугардаггүй сугууруулаа Санжийн баярнаар ээж дараалан хаус авсан. Төдөөдлгүй ахин 50 сая долларын асуудал үүсч хаавасан Африкийн банкнаас мөнгө нөхөцсөн зэрэг эдгээр асуултуудыг хариулт болох бүрэн боломжтой аж гоо. Дээр нь оюун толгойн гэрээ гэж нэг байгааг мартаж болохгүй. Шахаанаас унгасан 20 сая доллар, дээрээс нь улсаар төлөвлөх гэж үе 50 орчим сая доллар. Багада 70 сая доллар хувааж авсан хүмүүс өдөө зэргийн хаустай байлгүй ч яах вэ?